Сайн байцгаана уу, би Хөвсгөл аймгийн Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Нарангэл байна. Өнөөдөр би сургуулийн орчин дах ундны ус, ариун цэврийн байгууламжийг стандарт ба хүртээмж гэсэн сэдвээр мэдээлэл хүргье. Цэвэр ус ба ариун цэвэр гэсэн сэдвийн хүрээнд дунд анги, ахлах анги, багш ажилтан гэсэн 3 ангиллаар асуулт асуухад сургуулийн ундны ус хэрхэн ханддаг вэ? Ундны усны ам түнэр, тунгалаг байдал таны бодлоор ямар бэ? Сургуулийн ундны усны цэвэр байдалд итгэдэг үү? Ундны ус хүрэлцээтэй байдгүй? Сургуульд байгаа нойлонтой хангалттай гэж боддог уу? Нойлын цэвэр байдлыг та хэрхэн үнэлэх вэ? Нөхөн жорлон буюу нойл хэрэглэхэд танд ямар хүндрэл хамгийн их тулгардаг вэ гэсэн асуултаар асуулт асуухад дараах үзүүлэлтийг үзүүлсэн байна. Манай сургуулийн хувьд нөхөн жорлон ашигладаг. Судалгаагаар үзэхэд нөхөн жорлон ашиглахад өвлийн улиралд хөлдөж хүндрэлтэй болдог. Нөхөн жорлон ашиглах нь үнэр ихтэй эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Нөхөн жорлон ашиглах нь бохир үед ус хүрсэн нэвтэж усны үн бохирдох эрсдэлтэй гих мэтчлэн асуулт бүгэлсэн байна. Өдөр бүр гарч буй тухайн өдрийн жижүүр тогтмол усаар дүүргэж цэвэр усаар хангадаг. Сургуулийн давхар бүрт боллоонтой ус хүрэлцээтэй байдаг учраас цэвэр усыг хүүхэд бүр тогтмол уудаг. Анхаарах зүйлс: эрүүл ахуйн шаардлага хангасан хэсэг нь мэдэгдэх, хүн бүр өөрсдийн аягаар уух, усны сав хоолойг битүүнжилсэн цэвэр байлгах гэх мэтээр эдгээр асуудлыг холбогдох газарт нь хүрэх болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.